Өнөөдөр томилогдох гэж байгаа ерөнхий сайд хүрэлцэх бол үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу бас боломжийн эрх мэдэлтэй болж байгаа ерөнхий сайд шүү. Тийм учраас би танд өшөөх итгэл, өшөөх хариуцлага ноогдож байна гэж харж байна. Яг үе үед ерөнхий сайд нараа баахан л их хурлын гишүүд баахан л одоо янз бүрээр муулал, довтлол, янз бүрээр дарамтлал огцруулал янз бүр болдог л байсан. Одоо бол арай тэгж чадахгүй болов. Та бол одоо сайдраа өөрөө тавина. Хариуцлага энийг дагаад маш их хариуцлага тань дээр ирж байгаа шүү. Тэгвэл би бас таныг азтай ерөнхий сайд гэж харж байна. Хариуцлагаа чавна, ажиллаач хийнэ. Би 3 зүйл дээр энэ 4 жил одоо маш их хүчин чармаалт гаргаж ажилламаар байна. Намайг дэмжиж хамтраад өгөөч. Би одоо ганц хөрөлсөх сайд хэлж байгаа шиг хурлын бүх гишүүд хэлж байна. Энэ дээр чиний нам, миний нам, танаа нам, манаа намын тийм ойлголт байхгүй. Би 3 зүйл хэлнэ. Нэг нь бол шударгаас тогтоох. Би хөрөлсөх сайдыг өөрөө бас шударгуусан хонглоор ороод үзсэн болохоор бас баярлдгийг шүү. Жамуу ёртол юм. Тэгтээ баярлдгийг. Яагаад гэвэл тэрнийг мэдсэн хүн гэдэг чинь тэрнийг устгах, шударгаасыг тогтоохын тулд бас юм хийж эхэлсэн. Бас хүнийг үгүйсгээд яах вэ? Тэгтээ гүйцэж хийгээрээ. Мураагүй байлаа шүү. Бас айхтар тийм углуурахтаа хийсэн тийм хонгил байлаа шүү. За энэ дээр одоо би хамтарч ажиллая шүү. Намайг юу хийгэнэ вэ? Яагэнэ вэ? Гişүүд минь хэдүүлээ нийлж байгаа Монголд нэг шударгаас энэ парламент нэг тогтоомор байх юм. Энийний төлөө би өгтлөөс үтгэх шүү. За хоёр дахь нь манай энэ танаа 65 гэдэг би бас хараадаг л да. Тэгтээ та нарын энэ баталсан үндсэн хуулийн дотор нэг чухал заалт орсон байна. Би тэрний чих зөв зүйтэй гэж одоо уншиж өгөх гэж байгаа. Урт юм байна. 6-гийн 2-т орсон үндсэн хуулийн. Газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж тэгш шудраг хүртээ гэж чиглэнэ. Энэ одоо маш их сайн заалт орсон шүү үндсэн хуулинд. Тэгэхээр миний хоёр дахь хэлж байгаа санал бол байгалийн баялагийг юм Монголын иргэд тэгш шудраг хүртэх тэр ажилд би өөр ханцуу шамлан ормоо. Тэгээ би яах гэж Эрдэнэтэд нэр дэвшсэн гэхээр энэ үндсэн хуулийн чинь энэ заалтыг Эрдэнэтээс эхэлж хэрэгжүүлэх гэсэн. Дэндүү шудраг ус байна шүү дээ, арайчтэй. Тэнд байгаа иргэд нь ингээд амьдрал авах нь болохгүй байхад тэн дээр байгаа 2 тэрбум Америк долларын зэсийн баяжмлын овоолгон дээр одоо манай нэрийг хэлхийд цагаан үйлдвэр байгуулсан. Та нар одоо ингээд бодтой их хурлын гишүүдээ 2 тэрбум Америк долларын борлуулалт хийн. Тэн дээр болсон үйлдвэр 30 жил ажиллахад талаар багцаалдаад бодоход 1 тэрбум долларын ашиг олно. Бид нар одоо 3 сая хүнтэй шүү дээ. Одоо энэ үхэхийн хооронд ямар их баялагч хундаг юм бэ эднэр. Би тэгэхээр энэнийг бүр хатуу хэлье гэж байгаа. Энэ дээр бол би бас маш их хүчин чармаалт гаргаж ажилланаа. Би 4 жил баг энэ 3 сэдвээ хөндөж ярина шүү. За одоо өнгөрсөн юм яриад байх. Тэгвэл би хуралд хэлчихье. Одоо хөрөлсөх сайдууд юм болохгүй. Цагаан суургын ордын 34% би засгийн газар дээрээ их хурал хуулиараа 34% нь төрд байна гэдээ оруулахад яалаа их хурлын танхимд орж ирээд 0 болгоод гаргаж ирсэн шүү. Аварга төр бараагүй. Тэгэхээр ийм юм дахиж ийм шившигтэй ард түмний баялагийг том дээрэмдсэн хувьтай хахаж өгөх гэж байгаа юм шиг ингээ баяжчих гэж байгаа нөхдөөтэй бол үнэхээр хат үзэх хэрэгтэй шүү. Их хурлын шийдвэр гаргаж болох.